Манай гол дүрийн хоёр ихэр эмэгтэй бол Сүми болон Рина. Сүми бол ичимхий. Хаалгад хүжиж байгаад өрөөндөө цагийг өнгөрүүлэх дуртай нэгэн. Мөн тэрээр хит илүүдэл жинтэй болохоор өөртөө итгэлгүй байдаг. Түүний хобби бол тэр онлайнаар шууд амжилт хийгээд дуулах. Түүний онлайн дэх никнейм бол Тачангу Дива. Хэдэн жилийн турш олон фэнүүд болон дагагч нар цуглуулсан ч хэн ч түүний царайг харж байгаагүй. Шууд дамжуулалт хийх бүрдэн хүмүүс тэр үнэхээр хөөрхөн байхаа гэсэн маш олон сэтгэлдлүүд ирдэг. Хэрвээ Сүми царайгаа ил гаргавал түүний алдар нэр тэр чигээрээ унана гэдгийг нь тэр мэдэж байлаа. Харин эсрэгээрээ түүний ихэр Рина бол бүхий солонгос охтуудын мөрөөдлийн амьдралаар амьдардаг. Тэр бол алдартай охтлын хамтлаг болох Miracle Girls-ийн нэг гишүүн. Дэлхийд даяар олон сая шүтэн бишрэгчдтэй лейбелд харьяалагддаг. Үзэсгэлэнтэй царайгаа болон дуулалтаараа бүх хүмүүсийн анхаарлыг татдаг эмэгтэй. Тэр хэрхэн сайн дуулахыг хамгийн сайн мэддэг. Хамтлагийнхаа хамгийн алдартай нь. Түүний хамтлагийн гишүүд нь манай эмэгтэйд дургүй. Учир нь тэр бие тоосон бас бүдүүлэг гин. Нэг өдөр тэдний менежер орж ирээд Ринаг солонгосын алдартай эрэгтэй дуучин болох Хай Сонгтой хамтдаа сурталчилгаан тоглохоор босныг нь хэлдэг. Бусад гишүүд нь Ринад тэднээс илүү их боломж олдож байгаад натаахад сэтгэл дундуур байлаа. Гэсэн ч тэд ч бас маш сайн дуучид. Хэдэн өдрийн дараа сурвалжлагч нар манай хоёр ихрийн гэрт нь ирээд Ринагийн гэр бүлийн талаар сурвалжлага бэлтэж байдаг. Энэ үеэр Рина өөрийн ихрийнхээ харагдах байдлаас нь ичээд нэвтрүүлгийн үеэр өрөөндөө байхыг сануулв. Танд ямар нэгэн төрсэн ах トゥ байдаг уу гэж сурвалжлагч асуухад манай ихэр гадаадд сурдаг. Гэртээ бараг ирдгүү мөө гэдэг. Үүнийг сонсоод манай бүдүүн ихэрд тийм ч тааламжтай байхгүй нь ойлгомжтой. Тэд хэдий ихрүүд ч гэсэн хоорондоо амьдралаа талаар ярьдаггүй, хуваалцдаггүй, өргөж хоорондоо маргадаг гин. Сүмигийн ихрээсээ илүү үзэн яддаг зүйлэл түүний сургуулна. Учир нь ангийнхан нь түүнийг маш их дээрлэхтэй гадуурхдаг болохоор тэр бүр төгсөх хүртлээр хэд хоног байгаагаа хасаж тоолсоор л байдаг. Ядж байхад түүнийг дээрлэхтэй бүлэгт нь түүний галзууртлаад уралдсан сургуулийн алдартай залуу болох Гёсок нь байдаг. Өнгөрсөн жилийн үдээд Сүми өөрийн сэтгэлээ илчлэхээр шийдээд Гёсокт бэлэг худалдаж аваад өгөхдөө зэрэгцэн түүнийг дээрлэхдэг нэг эмэгтэйг хараад хайрын захааг нь чангаар тэрүүгээр нэг зарлаад уншчихдээ. Ингээд хүн бүрийн өмнө краштай гологдоод шоолуулсан ч манай хүн гандан буурахгүй Гёсокийг гэсэн сэтгэл нь одоо болтол хിവэрэл байдаг. Нөгөө талд Рина зар сурталчилгааны зураг авалтын талбайд нөгөө од залуутайгаа танилцсан. Тэгсэн тэр залуу манай Ринагаас илүү бие тоосон муухай ааштай бас өөрийгөө дуучнаас илүү хөгжимчин гэж бодох дуртай гин. Залуу Ринад хэлэхдээ дуулалтаас илүү чи зүгээр л гадаад байдлаараа хүмүүсийг татдаг ихчээтэй бүдүүлэг өгнөд манай эмэгтэйд хэлдэг. Ингээд манай эмэгтэй найруулагчийн зааварчилгаагаар сурчлагаандаа тоглоод манай залуу болохоор сурчлагаанд хийж буй үйлдэл толгоонд оруулсан юм инээ тэрээгээд бүгд таалагдахгүй. Би ийм хогийн юм тоглохгүй анханасаа ийм гэж мэдсэн бол эрхчгүй байсан ингээд тоглохоос татгалцдаг. Үүнээс нь болж Рина бас зар сурчлагаанаас хасагдчихв. Гэртээ хараад уйлаад нөгөө залууг харааж буруутгана. Энэ үеэр Сүми гэрийнхээ гадаа нохоотойгоо нарлаж байв. Тэгсэн анзаараагүй байх үед нь нохоо нь хаалгаар нь гараад алга болчихдог. Сүми бүтэн өдөр чинь нохоогоо хайгаад явж байхад зүлгэн дээр ухаан халаад унчихсан байгаа хөгшин эмэгтэйг олно. Хөгшин эмэгтэйг өөрөө түүн тусгаар гэрт нь хөргөж өгөхөд манай эмэгтэй сайхан сэтгэлд талархаад түүнийг гэртээ оруулаад өөрийгөө тусгай үзэр ашиглан ирээдүг мэргэлдэг хүн гэдгээ хэлв. Ингээд Сүмигээс нэг өдөр сонгохыг хүсэхэд хамгийн ховор хөзрийг нь сонгочихдог. Мэрэгч эмэгтэй хэлснээр сонгосон өдрийн түүний хүслийг биелүүлдэг хөзөр гин. Сүми хэлсэнд нь тийм ч итгэхгүй байгаа ч гэсэн ихтэйгээ солигдмаар байгаагаа бодоод гэрэл бодлоо өөрчлөн хизээч жин нэмэхгүй байх чадвар хүсдэг. Ингээд Сүми явхад мэрэгч эмэгтэй түүнд бэлэг болон хүзүүний зүйлт өгөв. Нохоогоо олоод гэртээ харж байхдаа Сүми ухаан алдаад унчихдаг. Яг энэ үеэр бүжгийн бэлтгэл сургалтаа хийж байгаа Рина бас ухаан алдаад унчихв. Хэсэг хугацааны дараа тэд эмнэлгийн тус тусын орон дээр сэрэх үед хамгийн хацрахалтай нь тэдний ээж тэднийг өөр нэрээр дуудаад байдаг. Тэгээд гайхаад би билүүгээ харах үед ямар нэгэн байдлаар тэдний биеийн солигдчихсан байдаг. Тэд хамтдаа яараад гадагшаа гараад бусад чивэндээ орохын тулд толгоогоо чулуугаар цогсон жин тэнэг санаа нь огт нөлөөлсөнгүй. Яах вэ? Гайхаад өөр арга зам бодож байхад Сүми мэрэгч өгшин түүнд өгсөн зүйлтийг хараад санаандгүй байдлаар ихтэйгээ солигдох тухай бодсноо гинт сандаг. Ингээд мэрэгч эмэгтэйг илүү нь яараад ирэхэд мэрэгч эмэгтэй амралтаар явсан. Сарын дараа ирнэ гэдгийг нь олж мэдэв. Буцаад өөрсдийн биедээ орохыг хүсэж байгаа эхрүүдийн хувьд энэ мэдээж сүүрэл шиг санагдаж байлаа. Хамгийн уур хурж байгаа зүйл гэвэл бүхэл бүтэн сар хүлээхээр болсон байдаг. Ингээд үүнтэйгээ эвлэрээд хин хинэн биедээ хэвэндээ орох хүртэл юу хийж болохгүй хэлцгээв. Ринагийн шаардлага бол хүн болгонтой бүдүүлэг харьцах, баг идэх. Тэдний хамтлагийнхан бэлтгэл хийж байх үед нь хамтдаа бүжгийн бэлтгэлээ давтах. Харин Сүмиг их бол зүгээр л чимээгүй орших байлаа. Маргааш нь тэд бие биенийхээ хувцсыг өмсөөд утсаа солилцоод тон өдөртөө бэлтгэдэг. Рина сургуультаа явж байхдаа өөрийн жинхэнэ биеэрээ идэж байгаагүй хэмжээний том савлгаатай амттай идсээр явна. Цаа чи нэх буцаж биендээ орох гэж яарахгүй байлаа. Учир нь энэ нь өөрийнх нь завгийн амьдралын хэм маягтай харьцуулахад нэг сарын амралт шиг л амар тайван ирчлөөтэй санагдаж байв. Гэтэ дээрлэгдэг бүлэг хүүхдүүд нь түүнийг зогсоох хүртэл шүү дээ. Гёсок амттанг нь булааж аваад чи надад таалагддаг гэж түүнээр тохиурдаг. Ринагийн уур нь хүрээ тэднийг сургаад өгөхийг хүссэн ч Сүми байсан бол юу ч хийхгүй байх байсан байх таа гэж бодоод төвчээд өнгөрөв. Энэ үеэр Сүми ажил дээр нь очиод хамтлагийн тоглолтын хамгийн сүүлийн бэлтгэл сургалтыг хийхээр болдог. Хамтлагийн хамгийн алдартай нь болохоор арын албанаас түүнд хамгийн хөөрхөн хувцсыг нь сонгож өгнө. Ингээд яг түүний үзүүлбэрээ үзүүлэх цаг ирэхэд тэр хит сандраад бүжгийг нь балалцдаг.
Сургуультыг нь үзэж байсан Хайсонг авьяасгүй гэж шоолж инээн. Сургууль дуусны дараа тэд шууд амжуулалтаар тоглолтоо үзүүлэхээр болоход Сүмигийн хит их сандрал нь дээд зэгтээ тулж тэр нойлын өрөөнд уйлж эхэлж байгаад хүзүүний зүйлтэй баринга сүүлийн үзүүлбэр дээр хамгийн сайнараа байхыг гуйдаг. Тэгсэн манай эмэгтэй хамгийн чухал хэсэгтээ ганц шүдлгээ алдахгүйгээр маш сайн хийдэг. Тэгсэн чин өрсөлдөгч болох хамтлагийн гоцлол дуучин шоуны үеэр үгээ мартахад энэ боломжийг ашиглан түүнд туслангаа тухайн шоуг өөрийн шоу болон хуурчихв. Гоцлол дуулахыг сонссон Хайсонг үнэхээр сайн дуулахыг нь хараад бүр гайхаж байлаа. Шоуны дараа манай эмэгтэй сараандгөө бүдрээд залуутаа твэлтчихдэг. Ринагаас ялгаатай нь Сүми энэ үеэр эрэгтэй царайд нь татагдчихв. Ингээд залуу тайзан дээр гахаар болоод гараад дуугаа дуулах үед нь Сүми түүнийг хайрын харцаар ширтсээр л байдаг. Гэртээ харахад Рина Сүмийг сайн дуулсанд нь уурлав. Учир нь буцаад биендээ орох үед үзэгчид түүнээс өмнөх шигээ дуулна гэсэн хүлээлт үүсэж байгаа учраас гин. Сүми дараагийн удаа тайзан дээр муу дуулахаа амлахтаа зэрэгцэн Хайсонг түүн рүү мессеж бичээд хамтдаа дуу бичүүлэх хүсэлтэй байгаагаа хэлв. Үүнийг сонссон Рина өмнө тэр залуу өөрт нь бүдүүлэг байсныг санаад Сүмид чи хамгийн сайнараа хичээгээд түүнийг болгоод өгөөрэй гэж хэлдэг. Сургууль дээр Рина Сүмигийн хувийн тэмдэглэлийн дэвтрийг нь олоод уншихад ихэнх сургууль дээр хэрхэн дээрлэхүүлдэг талаар нь олоод мэдчихдэг. Дараагийн удаа нөгөө хэсэг бүлэг хүүхдүүдтэй санаандгуу таарахад нэгнийх нь нүүрний бодолтыг нь шолцдог. Доромжлуулсандаа алгадах гэхэд Рина гарыг нь зогсоон ойр хавьж байгаа хүмүүсийн анхаарлыг нь татчихв. Энэ үеэр Гёсог хурж ирээд дахиад л манай эмэгтэйд би чамд хайртай гэж давхархаар гаж ир. Тэгсэн Рина энэ удаад түүнийг царай муутай юм байж гэж хэлчихэд яваад өг. Үүнийг нь сонсоод гинэд өөрчлөгдсөнийг нь гайхаж тэр нь ч залуу сонирхолтой санагдаа сэтгэлийг нь хөдөлгөж эхэлдэг. Яг энэ үеэр нөгөө талд Хайсонг манай эмэгтэй рүү дээвэр дээр хүрээд ирэж гэж мессеж бичгээр нь гараад очиход сурчлагын зураг авалтын үеэр муухай асалж байсан дуучлаараа гэд ямар дуу хамтдаа дуулвал зүгээр талаар ярилцсан. Тэд адилхан сонирхолтой болохоор дуугаа сонгох нь тийм ч хэцүү биш байлаа. Ингээд оройн залуу манай хүнийг тэрврээд хамтдаа болзоонд явах уу гэж асуудаг. Дараагийн сцен дээр тэд хамтдаа студи дотроо дуугаа бичүүлээд микс мастраа хийгээд эцэст нь бэлэн болсны дараа сонсож байгаад үнсэлцчихв. Манай хоёр гэртээ хараад хамтдаа сууж байгаа тухайн өдрөө юу болсон талаар ярилцсан. Тэгсэн ч манай хоёрт хоёуланд нь биендээ хэлж болохгүй нөгөөх нь уурлахаар хэмжээний үйлдэл хийсэн болохоор биендээ худал хэлцгээдэг. Тэдний бие солигдсноос хойш аль хэдийн 15 өдөр өнгөрсөн байгаа нь Ринагийн санааг зовоож байлаа. Харин эсрэгээрээ Сүми бол дурлалтаа шатаж байгаа учраас буцаж биендээ орохыг хүсэхгүй байв. Унтахаас өмнө Сүми мэрэгч төлөвч эмэгтэйг амралтаасаа хизээж битгий буцаж ирээсэй гэж хүсдэг. Сүми Хайсонгтой боломж гарах бүрдэл дээвэр дээр уулздаг болсон байлаа. Хоёулахнаа байгаа буянхан цаг хугацаанд ч Сүми хангалттай сэтгэл хангалуун байв. Энэ үеэр Рина Сүмигийн тэмдэглэлийн дэвтрийг үргэлжлүүлэн уншиж байлаа. Гэсэн Сүми өнгөрсөнд олон удаа дууны шалгуулалтанд ороод өөрийн дуулалтын авьяасаараа магтуулж байсан ч зөвхөн blind audition-ы үед олон шүүгчид түүний царайг нь хараад шалгаруулалтаас хасаж авьяасыг нь өгөөсгдөг байсан гин. Үүнийг мэдсэн Рина энэ дэлхий царай муутай гэж нэрлэгддэг хүмүүст ямар муухай ханддаг шудраг бус гэдгийг нь ойлгодог. Завсалгааны үеэр Сүмиг байнга дээрлэгдэг ангийнх нь хүүхэд аян дээр бүжиглэж байхад нь Рина хараад шоолчихв. Тэгсэн эмэгтэй ирээд чаддсан бол чи бүжиглчих гэхэд манай эмэгтэй хин хүнээс илүү бүжиглээд тэнд байсан бүгдийг нь алмаар болдог. Гёсог өмнө болсон явдлаас хойш манай эмэгтэйг өөр нүдээр хардаг болсон байв. Маргааш нь Сүми найз залуугийнхаа компьютерийг ухаж байгаад өөрийнх нь жинхэнэ биеийн шууд амжуулалтыг нь үздгийг нь олж мэдсэн нь буцаад өөрийнхөө биедээ орсон ч гэсэн түүнд таалагдаж магадгүй байх гэсэн итгэлийг өгдөг. Яг энэ үеэр нөгөө талд Рина Сүмигийн компьютерийг ухаж байгаад Сүмигийн секси дива нэртэй шууд амжуулалтын цугийг нь олоод санаандгүй царайгаа харуулж байгаад лайв хийчихв. Тэгсэн түүнийг харагдах байдлаар нь шоолсон олон сэтгэлдлүүд ирж маш олон захиалагчтай алдчихдаг. Энэ бүхнийг мэдсэн Сүми орондоо ороод уйлангаа шууд амжуулалтыг үзсэн хүмүүс бүгд мартаасаа гэж зүйлтэндээ шивнэв. Тэгсэн маргааш өглөө шууд амжуулалт нь халга болчихсон. Мөн өчигдөр лайв хийгээгүй мэд хин ч энэ талаар огт ярихгүй байлаа. Рина хүртэл лайв хийснээ санахгүй байв. Ингээд Сүми хүзүүний зүйлт зүгээр энгийн зүйл биш байна гэдгийг нь мэдээд өдөө хүртэл түүний хүслийг биелүүлж ирсэн зүйл нь зүйлт гэдгийг нь ойлгодог. Өдрийн турш зүйлтнийхээ шидээг шалгахад үнэхээр биелээд байлаа. Бас нэг анзаарсан зүйл гэвэл түүний хүсэл биелэх бүрд үр дагаварт нь ойрхон байгаа хүмүүст нь ямар нэгэн байдлаар муу зүйл тохиолдож байв. Тэр идмээр байгаа хоолоо хүсгэд найз залуугийн шин дуу санаа улгаалсан гэж интернетээр буруутгагдаж байлаа. Ингээд найз залуу шууд амжуулалтын үеэр баларж байхад нь түүний талаар сайн зүйл шивнэхэд хүсэл нь биелсэн ч үр дүнд нь арын албаны нэг залуу маш хүн дээр битчихв. Маргааш нь Гёсог санаа улгаалсан гих ичгүүрт явдалтай шаналаад өөрийгөө студидээ төвчээд байж байхад Сүми очиж уулзаад хамтдаа дуулсан дуугаа бүрэн гүйцэд дуусгадаг. Дараагийн үзэгдэлээр Рина маш ихээр баяртай байгаа нь харагдана. Учир нь хүсэн хүлээсэн 30 хоног нь дуусаж байгаа учраас. Ингээд тэд хамтдаа мэрэгч эмэгтэйгийн гэрт нь очиход бас л амралтаасаа ирээгүй байв. Сүми мэрэгч эмэгтэйг битгий ирээсэй гэж хүссэн учраас ирэхгүй байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор ахин зүйлтэндээ түүнийг удахгүй ирээсэй гэж хүсдэг. Үүний үр дүнд Хайсонг болон түүнийг үерхэж байгаа гих цуу яриа зурагт интернетээр тарахад Рина олж мэдээд маш их уурлав.
Үүнээс болоод тэд зогсоолын дунд муудалцаад өстөлцөж эхлэхэд Хайсон гарч ирээд тэднийг салгаад Ринаг газар унтлан түлхчгээд түүнээс хол бай гэдэг. Энэ үйлдэлийг нь харсан Сүмид тэр зүгээр л Ринагийн хөөрхөн царайнд нь болдго юм байна гэсэн ойлголт түүнд төрүүлдэг. Маргааш нь мэрэгч төлөгч эмэгтэйг очиход өвчнөөс болоод нас орсон гэдгийг нь охиноос нь олж мэддэг. Мөн охин хэлэхдээ хэрвээ буцаад хэвэндээ орохыг хүсэж байгаа бол зүйлдээ барьж байгаад чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Хэрвээ хэн нэгнийг хүсэхгүй бол хүсэлтээ нь биелэхгүй гэдгийг сануулдаг. Ингээд буцаад хэвэндээ орох аргыг олсондоо Рина хөлн газар хүрэхгүй баяртай байв. Харин Сүми буцаад хэвэндээ орохдоо тийм ч дуртай биш байлаа. Сүмийг санаа зовж байгааг нь хараад ихрэн өмнө нь надад Хайсон дургүй байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн царайнд болоогүй доторх хүндэн усныг харуулж байна гэж тайлбарладаг. Ингээд ярилцаж дуусныхаа дараа охины хэлсэнчлэн зүйлдээ атгаж байгаад хүслээ шивнээд өглөөс ирэхэд юу ч өөрчлөгдөөгүй байв. Өдөр нь тэд ажиллаар годамжинд уулзах үед Рина машинд мөргүүлэх гэж байхад нь Сүми өөрийн амиа эрсдэлд оруулсан түүнийг авардаг. Рина ухаан алдаа дэмлэгт сэрэх үед тэдний биеийн солигдоод өөрсдийн биендээ орсон байлаа. Эмч нарыг ахлаж буй эмэгтэй орж ирэхэд мэрэгч төлөгч эмэгтэй байдаг. Тэр тайлбарлахдаа Сүми бол их чинь. Тиймээс дүүгийнхээ хамгаалагч нь. Ослын үеэр чин сэтгэлээсээ эргэлзэхгүйгээр Ринаг авахыг хүссэн учраас эргээд өөрсдийн биендээ орсныг тайлбарладаг. Дараагийн үзэгдэлдээ Рина чамтай хамт байвал муу нэртэй болоод хамтаж ажилладаг байгууллагуудаа алдаж болзошгүй учраас салж байгаагаа Хайсонгод хэлдэг. Үнэн дээр бол өөрийн эхнийхээ хайртай үнтэй үерх нь ёс зүйгүй хэрэг гэж үзэж байгаа юм байна л та. Харин нөгөө талд дээрлэгдэг байсан Гёсог Сүмигээс чин сэтгэлээсээ уучлалгүйгээд таалагдаж эхэлсэн гэд сэтгэлээ илчлэхэд манай эмэгтэй татгалцчихв. Учир нь Хайсонгод хайртай шүү дээ. Хэдэн 7 хоногийн дараа Хайсонг дууны шалгаруулалт зохион байгуулж байв. Үүнд нь Рина Сүмийг зоригжуулж атгаснаар тэмцээнд нь бүртгүүлчихдэг. Ингээд тэмцээнд ороход уран зоригоор дүүрэн Сүми шалгаруулалтан дээр очдог. Гэхдээ гол зорилго нь Хайсонгийг дахин нэг ч удаа болов харах байлаа. Дуулахдаа манай эмэгтэй хамтдаа дуулсан дуугаа дуулаад хүмүүсийг гайхшруулдаг. Сүүлийн үзэгдэл дээр Сүми болон Хайсонг хоёр хамтдаа дуу бичүүлж байлаа. Энэ нь манай эмэгтэй шалгаруулалтанд төрүүлснийг харуулад кино маань дуусдаг. Хэрвээ энэхүү бичлэг таалагдсан бол лайк даад subscribe хийхээ битгий мартаарай. Ингэснээр цааш таашдын аним болон кинонод илүү хурдан орох болно. Мөн ямар нэгэн ногоон өнгийн эможи үлдээгээрэй. Баярлалаа.